Тариад сумын нутагт байрладаг. Хоргын тогоо, тэрхийн цагаан нуур, дагаан зүний дагуу шавхан хам гэх мэтлэн байгалийн үзэсгэлэнт газруудыг үзээд явж байна. За яг одоо таны харж байгаа болон сонсож байгаа энэ чимээ бол тэрхийн цагаан нуур гэмээр одоо нутгийн ард түмний шүтэж гаралтай Монголын бас нэгэн гайхамшиг нуур байна. За тэрхийн цагаан нуурын номог бол тэр тэгээд энэ урд харагдаж байгаа энэ хатыг болохоор өвгөн хат гэж нутгийн хүмүүс нэрлэдэг юм байна энэ хатыг. Тэгээ энэ өвгөн хат бол одоо эмгэнэнэ хязгаар нэгэн цаг ирнэ гэж харуулж зогссоор агаад хат болж хүрсэн гэж бас ярьдаг юм байна. За ингээд энэс цаашаа одоо ингээд давах юм бол тэрхийн цагаан нуурн дээр хэдэн жил одоо амьдарч байна вэ? Төснийхээ бас сайхнаас Монгол түмэнд бас хуваалцаач. Тэрхийн цагаан нуур бол Аранхай аймгийн Тариад сумын одоо баруун хойд одоо зүүн хойд одоо оршдог. Тэрхийн цагаан нуур нэмнээс ахуулаад үзлээ. Сайхан байна. Энэ нуур ер нь хүн ямар мэдрэмж өгдөг юм бэ? Энэ нуурны сайхан нь юунд оршдог юм бэ? Би боддог шүү дээ. Энэ нуурны одоо хөвөн дээр 7 жил гарan амьдрахтаа ер нь нэг 15-ны сар гараад усныхан шууд гангарах тэр чимээ нуурын энэ давлгаа бол дэлхийн ямар ч одоо хөгжмийн зохиолч бичсэн хавдаг хөгжмийн аялгуунаас илүү тийм гайхамшигтай мэдрэмжийг тиймээс сайхан нуур. Одоо өөр одоо энэ нуураа тойроод энэ Тариад суманд ямар ер нь үзэсгэлэнтэй газрууд байна? Нуураа тойроод үзэсгэлэнтэй газрууд биш үү? Одоо уран манд. За тэгээд
нь одоо ирж үзээгүй үзэх юмсан гэж бодож байгаа хүмүүст хандаж юу гэж хэлэх вэ одоо энэ нутаг усныхаа тухай? Бид монголчууд Монгол юм байна. Байдаг юм шүү. Тэгээд тийм учраас За баярлалаа.